танда энэ өдрийн мэндийг хүргье. За дахин гоё мэдлэгээр уулзж байна. За юуны төрөнд энэхүү гоё маш гоё хүндэтгэлийн өнгөөр ийм гоё хүндэтгэлийн баглааг танд маань илгээсэн байна. Баярлалаа. За тэгээд энэхүү гоё амттантай амт. За мэдээж үүн дотор ийм гоё захиа. За танд маань илгээсэн өөрөө ингээд захиагаа бичиж илгээсэн. За тэгэхээр юм боллоо одоо. За тэгэхээр хуйлаа. Би шууд захиаг нь уншаад байна. За үүнийг хайртай бэр охин алтан яа. За баярлалаа. За энэхүү захиаг болохоор их чинь өөрийнхөө төрсөн өдрөөр хайртай сайхан ээжигээ баярлуулмаар байна гэд энэ яг одоо энэ хүн мэдлэгийн манайд нэлээд олон хоногийн өмнө ирсэн юм байна. Тий. За тэгэхээр таны маань төрсөн өдөр одоо 22 нь тий. Тий 22-нд ээжийн төрсөн өдөр болно. Гэхдээ битээр яг энэ өдөр хамтдаа тэмдэглэж байгаамаа. Энэ өдөр бол бас миний хувьд ээжийн минь төрсөн өдрөө гэд. За энэхүү захиаг нь би тандаа уншаадаг юм. Хайртай ээж таньда төрсөн өдрийн баярын мэндийг хүргье ээжээ. Манай гэр бүлийг үргэлж дулаан хайр, уянгалаг хөгжим, хайр халамжаараа түшиж, дэмжиж явдаг таньда охин чин сэтгэлээсээ баярлаж явдаг юм аа ээжээ. Таны минь инээмсэл гэрээг минь гэрэлтэй олгож, дэлгүүрийг минь бас орлоготой олгож, өвчин сэтгэлийг минь тайвшруулдаг юм аа ээжээ. Таньда эрүүл их аз жаргалыг хүсье. Таны минь тоглог, хуучрын уянгалаг аялгаа гэрээг минь ажлын байрыг минь үргэлж дулаа цулаа зогсохгүй хүний сэтгэлд хүртэл тайвшрал урмыг хайрладаг юм аа ээжээ. Хөгжим тоглож суугаа таны минь тэр дүр төрх надад хамгийн сайхан бахархалтай мөчөөдийн нэг байдаг юм шүү. Авьяас бэлэг сайхан сэтгэл хоёроороо үр хөвгөд ачцээ бидэндээ үргэлж өлөр дуурайж болж явах юм аа ээжээ. Миний ээж 3 дугаар ангид байхад минь 40 наснда бурхны оронд оцсон ч гэлээ. Харин би 40 наснда хувь тавилангийн бэлгээр тантайгаа уулзсандаа баярлаж ирсэн юм аа. Охин багаас ээжийнхээ хайрыг дутуу мэдэх болоо та минь гүйцэж хайрлсан баярлалаа ээжээ. Танийгаа үргэлж хүндэлж хайрлаж явах болно охин. Төрсөн өдөрт тань хамгийн сайхан дурсамжаар дүүрэн өнгөрөх болтугай ээжээ. Таньда охин нь маш их хайртай шүү гэд. За энэхүү гоё захыг алаач маань өөрөө гоё ингээд манайхаар ингээд бичээд өгсөн байгаа юм. Тэгээд баярлалаа. Энэ өдөр өөрөө баярлахаас илүүтэй сайхан ээжигээ л их чинь баярлуулмаар байна гэх. Хөөрхийдээ. За баярлалаа. Алтаад нам баярлалаа. Та нарт бас маш их баярлалаа. Одоо өстө хэлэх зүг олдохгүй байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр та манаас яг энэ өдөр сайхан үр хүүхдүүдийнхээ амьдралыг ерөөсөн сайхан ерөөлөө хэлэх боломжтой. За үр хүүхдүүдийн алтаа очирсог хоёртаа одоо од төшиг гуравтаа хамгийн сайхан эрүүлийн аз жаргалтай амьдрахыг нэ одоо хүсье өрөөдөө. За баярлалаа. Эрүүл сайхан юм хаавах өгөө. За баярлалаа. Тэгээд та маань мөн адил үр хүүхдүүдийнхээ хайр халамжинд донд энэ шоуч мөнх сайхан жаргаарай. Тэгээд за баярлалаа миний хүү баяр сайхан өөрөөсөө инээмсэл цацраас мундаг гайхалтай хүн шүү. Баярлалаа миний хүү баярлалаа. Баярлалаа шүү. Их баярлалаа. Баярлалаа. За. За ээжтэй бас та битэр 5 сарн чухал болохоор өдрөн чухал биш. Тэгээд өөрийнхөө төрсөн өдрөөр танийгаа одоо нөгөө 33-ны мөслөг гэж ээжигээ тэр насан дээрээ баярлуулдаг. Миний ээж миний 3 дугаар ангид өнгөрсөн учраас одоо бодож ирсэн хүслээ биелүүлэх гээд таньда бас цэцэг мэдлэгээ илгээсэн. Тэгээд энэ цэцэг маань бас нэг хураа дүүгийн маань охин хийж эхэлж байгаа бизнесн гингүүд тэр хүнийг дэмжээ. Тэгээд таньда бас ийм цэцгийг баярлалаа. Баярлалаа. За тэгээд бас та надад энийг хийгээд өгөөч гэж гуйгаагүй ч гэсэн би дотоод сэтгэлээрээ мэдрээд тэгээд энэ зураг ямар утга учиртай гэвэл энэ таны аав тэгээд дүүтэйгээ байж байгаа зураг. Энэ болохоор таны ээж дүүтэйгээ байж байгаа зураг. Тэгээд таны дуулдаг дууны дэвтэр завсарч байсан би сэмхэн авангуудаа ээжтэй бас баярлалаа. Ээж минь цаашаа аав ээжийнхаа дүүнэрээ 2 охинд нь бас давхар баярлуулдаг гэд ингээд энэ 2 зургийг ингээд янзлуулсан юм аа. Баярлалаа. Та мань цаашаагаа аав ээжийнхаа дүүнэрийн 2 охинд нь хоёрыг бас давхар баярлуулаарэ гэд. За баярлалаа миний хүү баярлалаа.